За сайн байцгаана уу? 2020 оны 4-р сарын 12-ны өдөр Бархасбад гараг Далаанван гарагтай хамт ордонд хамтын аялал хийнэ. За энэ үеэр Далаанван загсны ордонд дээр Бархасбад гараг ордонд хамтдаа аялж байгаа маань 150 жилийн дараа болж байгаа бас томоохон үйл явдлуудыг бол хариуцж байна. Тэгэхээр ерөнхий байдлаараа бол Далаанван загсны ордонд ирээд бас ойролцоогоор одоо 5-6 жилиг болж байна уу. За тэгээд ерөнхий байдлаараа бол энэ хоёр гараг маань 13 жилийн зайтай бол уулзчихдаг. Бархасбад гараг хоёр. Гэхдээ загсны ордонд уулзч маань 150 жилийн зайтай уулзалт одоо болж байна. 1856 онд энэхүү хоёр гараг маань бас загсанд яг уулзж ирсэн. Тэр үеэр бас томоохон үер усны асуудал, далаа тэнгисийн асуудал бол үүсчихсэн гэж үздэг. Маш их одоо ус салхиж одоо ойр орчныхоо зүйлүүдийг зайлгах, дээрээс нь орчныхоо зүйлүүдийг бас усаар нэлээх одоо бүрхэж одоо маш олон нэг төрлийн цунами, нэг төрлийн одоо далаа тэнгисийн одоо дотоод мөн чанарууд бол нэлээд өөрчлөлтөнд орж эхэлдэг гэж үздэг. За тэгээд үер усны асуудлаас бол мэдээж энэ 2022 он бол болгоомжтой байх ёстой. За нөгөө талаас болохоор 1856 онд бас гэрэл зураг тухайн үед өнгөт болж эхэлж ирсэн. Тэрээс одоо мэдээж өнгөт зураг, гэрэл зураг, Далаанван өөрөө бас ингээд төсөөлөн бодох, нэгэн зүйлийг хуурах, за хууралтаар дамжуулан дүрс зүйлүүдийг бүтээх гэсэн юм төсөөлийн ертөнцөөс одоо ихэвчлэн бүтдэг ийм зүйлүүд бол Далаанван өөрөө хариуцдаг. За Бархасбад гараг болохоор мэдээж альва очисон зүйл болгоноо тэлж өг. Тэгэхээр ямар нэгэн одоо шин чанартай зүйлүүдийг очиод тэлээд өгөхлөөр тухайн зүйлүүдийн гол мөн чанарууд их гарч ирнэ. Тийм учраас Далаанван бол сул талаараа бол мэдээж донтолтууд, сэтгэл зүйн өвчлөлүүд, дээрээс нь бас одоо юу гэдэг шорон оронтой холбоотой асуудлууд, мэдээлэл шоронд болж байгаа асуудлууд, сэтгэл зүйн эмнэлэгт болж байгаа асуудлууд, дээрээс нь бас одоо донтолтууд, янз бүрийн одоо арх тамхины хэрэглээ, сахар давсны хэрэглээ, одоо юу гэдгийг янз бүрийн бүхий л төрлийн донтолтуудыг бас сэтлүүдийг өөрөө хариуцдаг юм гараг Далаанван өөрөө хийж байгаа учраас Бархасбад гараг тэнцээ очисноор тухайн олон асуудлуудыг тэлж өгч, тухайн асуудлуудыг илүү их тодруулан харуулах боломжтой. Нөгөө талаас болохоор мэдээж одоо Далаанван гараг маань бас нөгөө талын одоо эрэг талуудыг нь харах юм бол маш одоо мэдрэг, загсны орд бол өөрөө одоо хамгийн мэдрэг 3 ус бие махбодтой ордын хамгийн мэдрэг, хамгийн сенситив гэж ярьдаг одоо ийм орд өөрөө ээждэг учраас хүмүүсийн маань дотоод сэтгэл зүйн одоо эмоц маш их мэдрэг болж эхэлнэ. Хүмүүс маань маш амархан уйлах, маш амархан одоо сэтгэл нь хөдлөх, дээрээс нь одоо бусдыг хариу нэхэлгүй хайрлах, бусдад хариу нэхэлгүй туслах, дээрээс нь одоо өөрийнхөө дотоод одоо хамгийн одоо сайхан нууцлах хэсгүүдээ бас ил тод гаргах өндөр боломжуудыг бас энэ хоёр гараг маань хамтдаа аялснаар бол өгж байгаа. За дээрэс нь бас одоо мэдээж бяцлагдаг, зүүн совинтой, тухамсар нь бас нэлээд нээлттэй одоо хүмүүсийн хувьд бол маш их зүүд нойр одоо зүүдлэгдэнэ. За бүхий л хүмүүсийн маань хувьд зүүд нойр, зүүн совин, дээрэс нь далд ертөнц гэдэг зүйлүүд бол үе таалгаа нээж байгаа юм шиг одоо ийм мэдрэмжүүдийг маш их төрүүлэх боломжтой. Дээрэс нь бас одоо энэ зүүн нойрч маш их зүүн совинтойгоор одоо танд одоо дээрэс нь зүүд нойроо бичиж авах, одоо сэрээд та зүүдэлж байгаа зүйлүүдээ бас бичиж тэмдэглэж авах гэх мэтчлэн олон одоо зүйлүүдийг та мэдрэх боломжтой. Дээрээс нь астрал одоо аялал хийх боломжтой. Энэ үеүүдээр бол одоо маш олон оюун санааны одоо харилцаа, оюун санааны ярилцаа одоо хүмүүсийн хооронд тэр телепати бол маш идэвхтэй болно. Тэгээ нөгөөс болохоор manifestation буюу бодлын хүчээр ямар нэгэн зүйлийг өөртөө татах, ямар нэгэн бодлын хүчээр өөртөө ямар нэгэн зүйлүүдийг татах. За тэгэхээр таны хувьд зөв intention буюу зөв одоо хатаар өөрийнхөө одоо тэр хүсэж байгаа, мөрөөдөж байгаа зүйлүүдийг өөртөө татах боломжтой. Тийм болохоор өөрийнхөө хүсэл сонирхлыг одоо татж байгаа эерэг үзэл бодлоор хүсэж байгаа зүйлүүдээ бодол санаагаар өөртөө татах бас өндөр боломжуудыг энэ хоёр гарагийн маань аялал өгнө. Хоёр гараг маань хоёр загсны ордыг хариуцдаг. Ямар нэгэн одоо ховстой холбоотой асуудлуудаас үүсэх боломжтой. Хэд нэгэн ховслохонд орохоос бас болгоомжтой байх ёстой. Эерэг талаараа таны хувьд мэдээж тодорхой хэмжээгээр маш их одоо далд тухамсрууд ч хөгжиж байгаа учраас далд тухамсраараа зүүн совингоороо сонсон, дотоод дуу хоолойгоо сонсч чадсанаар аливаа шийдвэрүүдийг бодлоороо биш дотоод сэтгэл зүй, gut feeling буюу дотоод мэдрэмжээрээ та даван туулах өндөр боломжтой. Учир нь хүний дотоод сэтгэл зүйн мэдрэмж хизээж таны бодол санааг одоо давх үйц үнэн бодит мэдээллүүдийг бас гаргахад маш одоо хэцүү болж эхэлдэг гэдгийг бас ойлгох ёстой.
Тийм болохоор таны хувьд энэ үеүүдээр бясалгалаа хийх, дээрээс нь бас илүү их одоо өөрийнхөө тэр даал тухамсрыг хөгжүүлэх ямар нэгэн одоо арга барилыг сурах, магадгүй таны хувьд бас тухамсраараа одоо ажил төрөл хийдэг, эсвэл одоо маш их psychic буюу зүүн совинтой хүмүүс маань энэ үеэр бас маш олон янзын ирээдүг зөгнсөн зүүд, ирээдүг зөгнсөн мэдрэмж, одоо гинт өөрт чинь ямар нэгэн дүрс, ямар нэгэн одоо байгаа газарт чинь болох гэж байгаа зүйлүүдийг одоо харуулах томоохон одоо юм мэдрэмжүүд болон одоо ярьдаг тэг гинт ингээд одоо харагдах үзэгдлүүд ч гэдэг юм. Энэ болгон чинь маш их идэвхтэй болж байгаа юм гайхалтай одоо мөчлөг үе ирж байгаа. Тийм учраас энэ үеийг ашиглан та өөрийнхөө илүү их одоо тэр даал тухамсар, зүүн совин, дотоод хүч чадлуудыг бүгдийг нь ашиглаж бас нэг талаараа суралцаж идэвхтэй болгож чадах юм бол өөрийнхөө хувьд бас маш олон ашигтай өөрчлөлтүүдийг бас хийх боломжтой. За сул талын хувьд гэвэл мэдээж бас энэ далайн ман бас дэлхийд дахинд бол тэр газтай холбоотой, бензинтэй холбоотой асуудлуудыг бүгдийг нь бол татна. Мэдээж далайн ман бол өөрөө бас хорт одоо зүйлүүдийг бүгдийг нь хариуцдаг. Тэгэхээр мэдээж энэ үеэр хортохгүй байх, ямар нэгэн хорт бодисоос хол байх, хорт зүйлээс хол байх, ямар нэгэн одоо зүйлийг мэдлгүйгээр идэж хэрэглэх юм бол одоо хордох гэх мэтсэн зүйлүүд идэвхжүүлж эхэлж байгаа. За тэгээд худлаа ярьдаг хүмүүс бол энэ үеэр маш их гарч ирэх боломжтой, маш их хуурамч, худалч одоо эсвэл хин нэгэн үнийг заллах, мэхлэх гэсэн одоо бас өндөр чадлууд. Сул талын хувьд далайн ман маань бол мэдээж бас маш олон одоо сул талуудыг бас татдаг, муу зүйлүүдийг бас татдаг. Тийм учраас хин нэгэн үнд мэхлүүлэхгүй байх, хин нэгэн үнд заллуулахгүй байхыг бол хичээх хэрэгцээтэй. Дээрээс нь энэ үеэр одоо мэдээж одоо хүмүүсийн маань хувьд даал тухамсар бол ингээд маш их сэргэлтүүдийг өгж байгаа учраас энэ үеийг алдалгүй даал тухамсраас явах. Дээрээс нь бас дотоод нандин одоо мэдрэмжүүд чинь маш их сэрэх учраас энэ үеэр илүү ойрхон байх, зүүн совингоо сонсох, өөрийнхөө бас зүүдний өрөө сайн сонсвол маш сайхан үйл явдал мөчлгүүдийг бид нар мэдэрнэ. Тэгэхээр бидний хувьд бол мэдээж 150 нас мэдээж хүрэхгүй, бидний хувьд бас маш ховор одоо гариг иргэсүүдийн аялал бидний амьд байх хугацаанд болж байгаа учраас энэ маань бас тодорхой хэмжээний томоохон одоо энэ томоохон одоо гайхамшигтай шидэт ийм одоо үеүүдийг биднэрт энэ 2 гаригийн маань нөлөөлөл өгнө гэж харж байна.